Витамин С дутагдсан үед илрэх шинжүүд. Та болон таны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал амин дэмүүдийн нэг бол С витамин юм. С витаминыг халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тэдний ажигласнаар хүний бие ямар нэг үргэлжлийн үед, мэс заслын дараа, эсвэл элдв халдварын үед С витамины хэрэглээ маш ихээр шаардлагатай болдгийг өөрөөр хэлбэл халдварт өвчнүүдээр өвдсөн үед цусан дахь С витамины хэмжээ эрс буурдаг болохыг тогтоосон байна. С витамин буюу аскорбины хүчил нь эдэрхтэн дэх уурга болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй байдаг. Витамин С дутагдсан үед илрэх шинжүүд. Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-аас 15 мг болтол багасхад С витамины дутагдал үүсдэг. Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болоод ходоод гидсний үйл ажиллагаа хямрах, зарим халдварт өвчний үед үүсэх эрсдэлтэй. Энэ үед арьсанд толб үүсэх, амархан ядарч сулдах, бие сулардаг, нойр мууддаг, хоолнд дургуй болох, нүур гарын арьс цайрна, хуруу хумс хөхөрдөг, уруул буйл хөхөрч цус гарна, шүд унаж яс хэврэг болдог байна. Энэ үед чинжүү, гонд, хүнсний ногоо зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Мөн С витамин нь жүрж, нэрс, лимон, киви, нохоо хошуу, үхрийн нүд, чацарган, халгай, айраг, сааманд ихээр агуулгаддаг байна. Витамин С ямар ач холбогдолтой вэ? Витамин С нь яс болон зөөлөн эд, мөн улаан эсийн үүдэлд нөлөөлөхөөс гадна цусны судасны уян чанарт нөлөөлдөг байна. Ингэснээр буйлнаас цус гарах, судас амархан хагардаг, биеийн дээгүүр амархан хөхрөлт үүсдэг зэрэгт сайнаар нөлөөлнө. Мөн шархны эдэргэлтийг түргэсгэх, дархлааг дэмжих, хоол хүнсээр орж ирсэн төмрийн шимэгдлийг сайжруулах, халдварын эсрэг антиоксидант үйлдэлтэй. Витамин С нь дархлаа дэмжиж биеийг хоргоожүүлдэг. С витаминтай нэмэлт тэжээлүүдийг хэрэглэснээр эрүүл хүүхдийг бий болгодог тухай судлаачид хэлсэн байдаг. Өдөр бүр зохих тунгаар С витамин ууснаар ханиад том уу, амьсгалын дээд замын халдвар, чихний халдвар, хоолойн өвчнөөс сэргийлж болно.